хай манайхаа дараагийн бичлэгтээ тавтай морил гарчнаас харж байгаачлан хэдүүлээ гоё advent calendar задлаа. Тэг би энийг болохоор зүгээр сая рилээр задлсан байхгүй юу. Тэгээд та нарт чисэн гоё харуулъя гэж бодоод та нартайгаа бүр илүү удаан ярьж задлая гэж бодоод. Яг тэгэхээр рил чи ингээ богинохон болохоор би яг өөрт ямар сэтгэл төрж байгаагаа сайн хэлж чадахгүй байсан байхгүй. Тэгээд илүү дэлгэрэнгүй YouTube дээр оруулчих гэж шийдсэн. За энэ жил айгүй ол advent calendar-ын сонголттой байсан. Тэгээд хас бас гарна гэхээр нь намайг бол нэрка Cloud9-ийн advent calendar авчихсан байхгүй. Тэгээд би Cloud9-ийнхыг харчаад тэгээд манай ажлын газрын нэг охин авсан байсан. Тэгээд би дотор нь юу байгааг мэдчихээд за ер нь бол надад нэг тохирохгүй бүтээгдэхүүнүүд байгаа юм шиг байна. Тэгээд нэг ном байсан байхгүй. Тэгээд за 800 сая төгрөгөөр тийм юм авчихснаас 300 сая төгрөгөөр ийм хөөрхөн advent calendar авъя гэж би бодсон байгаа. Тэгээд та нар ч гэсэн сэтгэлээ бичээрэй. Амар хөөрхөн байгаа. Яв ягаа. За би ингээ ойроос эхлээд нь бантгийг задлаа. За нийт 12 шиг одоо бүтээгдэхүүнтэй. Энэ 12-ийн маань 9 нь full size, 3 нь mini size бүтээгдэхүүн байгаа. Makeup болон skincare хослсон. За тэгээд 2026 онд эрүүл гэрэлцэн арьстай болох болно гэд ийм баг манифест явагдаад байгаа юм шүү энд тий. За хайр цагны хувьд бол юм байна. Ингээл нэг мөрчлөө харах юм бол амар хөрхөн байгааз илүү ягаан өнгө зөнхөлчихсөн болохоор за тэгээ хийдүүлээ задлалцгаая. Шууд нэгээсээ эхлэх үү ингээд за нэгээс эхлэе заяа. Би сая нэгээс нь эхлэе задлсан болохоор амар тэнэг байгаа болохоор одоо 12-оос эхлэе заяа. 12-оос. 12-ны энд байгаа. За Essential brand-ийн Green Tea Fresh ийм foam байгаа, cleanser foam. Энэ mini size нахгүй юу? Тэгээд юм хоёр sample дагалдуулж өгсөн байна. За тэгээ амар хөөрхөн юм харуулвал заяа. Одоо энэ full size green tea одоо cleanser ахгүй. Тэнгүүд mini size. Амар хөөрхөн байгааз. Юу яахлаар юм жижиг зүйлд амар туртай байдаг байна те. За одоо 11-ний дээр. Яг нөгөө нэг задлаад үдцсэн болохоор реакшн нь нэг тийм амар одоо сүрсээр гэсэн реакшн алгаа зүгээр хэрвээ яг миний тийм реакшн гарахыг хүсвэл миний рилийг үзээрэй гэдэг тэгэхгүй. За 11-т нь болохоор алдарт Semi concealer байна. За тэгээд 125 гээд. Одоо энэ дээр батг гарсан байхгүй. Тэгэхээр маргаашнаас бодолтод амар хөөрхөн болох нэ. За тэгээ Same brand-ийн юм нарны тосны sample байсан. Одоо энэ чинь full size шүү дээ. За тэгэнгүүтээ 10 энэ доор. За 10-ыг за 10 амар хэцүү байна. Дээрээс 2-ыг авч. За 2-т нь болохоор Manio brand-ийн нөгөө алдартай oil cleanser-ийн mini size нэ. Энийг хэрэглэж үзчихэж авмаар санагдаад байсан ашгүй mini size нь хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ гой санагдах юм бол full size-ыг нь авна. За одоо 7 задлаа. Lily by Red brand-ийн cheek mousse хацар өнгөлөж байгаа. Ёо энэ брендийн энэ одоо хэлбэр, дизайн үнэхээр хөөрхөн брэнд заяа. Би бүр энэ брэндэд үнэхээр хайртай. Тэгээд ийм нөгөө нэг тосын хэлбэртэй учраас хацраа өнгөлөн, нүдэ будна, уруулаа будна, бүгдийг хийн. Nice. Аим хөөрхөн бааз. Би баг энүүд болж адвент авсан байхгүй юу?
За одоо 9-ийг задлаа. Айш. 9-ийг юм задлж идүү тий. 9-нд болохоор Eccentric brand-ийн Hyaluronic Acid-тэй mini size нарны тос авахгүй юу? Тэнгүүт full size-аар юм. Инээдтэйгээ амар хөрхөн баад. Энийг ингээд зүгнээгээ явчихад амар байдаг байхгүй юу? Нарны тосоос сэргийхэд. Тэгээ нэмээд ийм Skin 1988 ретиналтай серум байсан. Би ерөн жоохон ийм хүнд жоохон ретинал гэсэн хүчтэй бодисноодоо жоохон айдаг. Би жоохон тийм Hyaluronic Acid үчүчүү гэж чигшүүлээд явж байхдаа ер нь амар дуртай байхгүй юу? За дараачих нь 3-ыг задлж. Та нар адвент календар задлаж үзчихсэн үү? Адвент календар задлах ер нь хэр дуртай бэ? Яа тэр Dior-ийн 10,000 долларын адвент календар бүр яа гэдэг байгаа юм би те. Тэгээд Lily by Rit brand-ийн юм тинтэйсэн. Хурхмад эргэцлэгт. Банер. Бэнхара. Хавгийн сараад очих удагтаа. Ясэ. За. Баларси. Зэ ийм хөрхөн тинтэй наа Lily by Rit brand-ийн. За дараачих нь болохоор та нэгийг задлаа. Хамгийн сүртэй, хамгийн том хэмжээтэй байгаа нь баггүй юу? Энд болохоор юу байгаа вэ гэхээр Purito brand-ийн Wonder Relief Scintilla Toner. Scintilla-тай toner байна. За энэ QR кодыг нь уншуулах юм бол аль биесний ихтэйгээр худалдаалдаг гэдгийг нь мэдэх боломжтой. Надад Purito-гийн бүтээгдэхүүнүүд байдаггүй байхгүй. Тэгээд хамгийн анхны миний Purito-гийн бүтээгдэхүүн болж ирж байгаа энэ хүү тонертой баяр хүргэе. Тэгээд үүнээс цаашлаад Purito брэнд над дээр цуглуулах нэ. Хэрвээ та нар нэрээ үсэх юм бол би та нарт надад байгаа ямар скин кер бүтээгдэхүүнүүд байгаагаа би хэлж болно. Нөгөө дээр үед 3 сарын өмнө хийжсэнээс бүр оронгороо эргэсэн байгаа заа юу. Тэгээ хэрвээ тэр бичлэгийг үзэх хүсвэл бас комент бичээрэй. За одоо хэдүүлээ. 8-ыг задлаа. Skin Food brand-ийн Egg White Pore Mask. За энэ штэ. Энэ надаа мини сайз нь байдаг байхгүй юу? Нөхцөлтэй хайлуулсныхаа дараа маск болгож тавьдаг. Тэгсэн энэ дараа full сайз нь амар хөрхөн байгааз. Ээж хүүхд хоёр аваа явж байгаа юм шиг. Nice. За 6-ыг задлжээ. За 6-ад болохоор Tefit brand-ийн нөгөө алтартай ягаан primer байсан. За би бол Tefit brand-д амар дуртай. Надад Chanel ягаан primer тэгээд юу байдаг? Крем нь байдаг. Тэгээд би энийг TikTok дээр амар алтартай болсныг нь мэдээд авах хүсчихсэн байхгүй. Тэгээд над дээр ирсэнд нь би бас амар баяртай байна. Энэ бол үнэхээр гоё primer. За 5-ыг задлаа. Тавд нь болохоор Toriden brand-ийн Hyaluronic Glow Molecular Hyaluronic Acid-тэй серум байна. Nice. Би угаасаа чигшүүлэг үйлчлэгээтэй юм бүр амар их дуртай. Бүр та нар миний нөгөө бүтээгдэхүүнүүдийн юуг харах юм бол мэдэн заяа. За 4-ыг задлаа. Одоо хэдгээ үлччих. Bire brand-ийн нүдний крем байна. Энэ надад байдаг. Тэгээд одоо тэр баг дуусж байгаа. Ийм роллертэй. Тэгээд ер нь бол нэлээд гоё. Нүдний тос түрхэж чаддгүй байсан намайг нүдний тос түрхдэг болгосон. За тэгээ өнөөдрийн хамгийн сүүлийн тавал 10. Тийм ээ. Энэ бол Eccentric brand-ийн Aqua Gel крем байна. За миний Aqua Gel крем дуусж байгаа. Тэгээд надад бас moist байдаг аахгүй. Тэгээд би за moist руугаа орё доо гэж бодоо байжсэн чинь ашгүй Aqua Gel крем маань ирсэн. Тэгээд дуусаал дахин аваад баймаар санагддаг бүтээгдэхүүн баггүй юу? Би одоо энэ хайрцгийг бүр хаяхаас чайран санагдчихээн заяа.
Тэгээ өөртөө баярлалаа. Өөрийгөө шагнаад ийм хөрхөн advent calendar өөртөө авч өгсөнд маш их баярлалаа. Бүгд ийм хэрэгтэй бүтээгдэхүүн байгаад бас амар баярлж байна. Хэрэглэхгүй, өнгөн таарахгүй бүтээгдэхүүн байвал амар тэнэг үздэй. Одоо намайг энэ хайрцаг Эрка хаяг их л ахалтаа. Тэгээ би нэг хэсэг хаяхгүй гүрийнэ ч гэх шиг. Ингээ буцаагаад тавьчихъя ч шиг яах гэж байгаа юм те. Advent календартай юм шиг харагдмаар байна эдгээр. Харуулыг тэгээд 7. За тэгээд дараа жилийнхэн advent календарыг тэсний ядан хүлээж авах болно. Тэгээд дараа жил бүр ингээд илүү олон advent календар задлж үзмээр байгаа байхгүй юу? Тийм болохоор 2026 онд өөрийгөө гоё маш их мөнгө цуглуулаарай, маш их мөнгө олоорой, тэ илүү мундаг болоорой гэд өөрийгөө бас шагнаад хэлчмээрээ тэгээд өнөөдрийн манд бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Энэ бичлэг удахгүй орно гэж найдаж байна. Бичлэгээ идээд хийхгүй байгаад ер нь жоохон өөртөө уур хүрээд байгаа болохоор ингэж хэллээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол гоё доор комент зүгтчихэд тэгээд 2026 онд амжилттай бичлэгээ хийгээрэй гэдэг надад урмын үг хэлээрэй. Заяа. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хайртай шүү.